Дараагийн мэдээг хүргэе. Тэтгэврийн зээлийн хугацааг 36 сар болгох ажлын хэсэг байгуулж, энэ онд багтаан арилжааны банкуудын зээлийн нөхцөлийг сулруулна гэсэн хүлээлттэй байна. Энэ хүрээнд улсын хурлын дарга ойрын өдрүүдэд арилжааны банкуудтай уулзалж тодорхой шийдэл гаргахаар болжээ. Одоогийн нөхцлөөр арилжааны банкуд зээлийн хүүсэр болоод хүүгийн татаас олгох саналуудыг дэвшүүлсэн байна. За тэтгэвэр барьцаалсан зээлийг арилжааны банкуд өмнө нь 36 сар хүртэлх хугацаагаар олгодог байсан. Гэвч тухайн үед гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хүсэлтээр зээлийн нөхцөлийг чангаруулж амжиргааны зардлыг хассан дүнгээс зээл олгох шийдвэрийг гаргасан байдаг. Үүнийг ч ахмадууд эсэргүүцэж засгийн газар эргэж буцсан шийдвэрүүдээс улбаалan Монгол банк тэтгэврийн зээлийн зохицуултыг арилжааны банкудад нь олгочихсон. Харин өнөөдөр арилжааны банкуд тэтгэврийн зээлийг 20-с 24 сарын хугацаатаагаар 18-аас 21% хүүтэйгээр олгож байна. За нэг ёсондоо ахмадуудаа ботсон гэх улс төрчдийн уг үйлдэлбэр нь эргээд тэтгэврийн зээлийн нөхцөлийг улам бүр хүндрүүлчихэд байгаа юм а. Харин буцаад 36 сар болох асуудал тавих үед арилжааны банкуд их үүсвэр, хүүгийн татаас заавал байх нөөцийн хэмжээг бууруулах зэргээр барьцаа ахиулах алхмыг хийгээд байна. Уулзсан банкуд бол за бид нар бол одоо энэ асуудлаар бас уян хатан бас хандж талаас нь бол эргээд ярилцъя. Гэхдээ хамгийн анх зүгээр одоо ингээ олгоод ингээ явж исэн зээлийн асуудлыг танаа төр өөрөө оролцсон шүү. Энийг одоо ахмадуудын тэтгэврийг нийт тэтгэврээс нь амжиргааны баталгаас доод түвшин буюу 495 мянган төгрөгийг хасаад үлдсэнд нь л зээл олгооч гэдэг бичиг ирээд Монгол банкад дамжиж ирсэн. За Монгол банкны одоогийн удирдлагуудын зүгээс банкны салбарын тогтвортой байдлаа хангах нь чухал гэдэг байр суурьтайгаар шийдвэртэй арга хэмжээ авч төвдөхгүй байна. Тэгвэл Монгол банкны захирлаар томдогдохоо хоног толон хүлээж байгаа Эрдэс Монголын захирал Наран Цогтын зүгээс ахмадын тэтгэврийн зээлийн хугацааг 36 сар болгоно гэдгээ илэрхийллээ. Бид нар энэ банкны секторт бол энэ инфляцийг хөөргөдөг, импортыг хөөргөддөг, энэ импортоор орж ирдэг барааг лизингдэг энэ зээлийг бол тодорхой хэмжээнд хязгаарлаад тэр их усүрээрээ энэ банкны ахмадуудынхаа тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхэд ямар нэгэн өндөрлгүйгээр шийдвэрлэх боломжтой гэж ингэж харж байгаа. За түүний хувьд Монгол банкны ерөнхийлөгчөөр томдогдно гэдэгтээ багт итгэлтэй байна. Иймээс аль хэдийн төв банкны бодлогыг хэрхэн өөрчлөхөд төсөөлсөн. За Монгол банкнаас гадна нийгмийн даатгалын сантай арилжааны банкуд гэрээ байгуулж тэтгэвэр болоод бусад халамжийн сангуудын хөрөнгийг арилжааны банкудад хүү багтаагаар байршуулах замаар тэтгэврийн зээлийг нэмэгдүүлэх хуулбар бий. Тэгвэл үүнд салбарын сайд дараах тайлбарыг өглөө. За яг одоогийн байдлаар нийгэм даатгалын санд бол чөлөөт үлдэгдэл гэж байдаггүй. Яг нийгэм даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг тэтгэврийн зээлийн хүүний зөрүүг нөх байдлаар ашиглах ийм эргэцүү орчин баг. Сангийнх нь зориулт нь өөрөө ийм биш. За эдгээр оролдвол эвдгийн шинж гэж үг бий. Тэгвэл хэвийн олгогдож байсан тэтгэврийн зээл Монгол Ардын намын улс төрчдийн уг үйлдэлээс болоод нөхцөл нь чангарчаад байна. Харин эргээд сар шинийн баяраас өмнө тэтгэврийн зээлийг 36 сар болгож ах нарынхаа алдааг засахаар намын шин дарга нь итгэвхийлэн оролцож эхлэв байна.